За хүндрэлтний дахал болсон энэхүү өвчнийг бүрэн гүйцэд эдгэх аргыг одоо хүртэл дэлхийн эрдэмтэд олж чадаагүй л байна. За янз бүрийн арга хэрэглэж ирэлхийлсэн ч хүний дархлал хомсдлын вирус нь аюулт дахал хэврээ байгаа юм. Манай улсын тухайд ямар нэгэн халдварт өвчтөд нийт 10,000 гаруй хүмүүс байгаагийн 40 гаруй хувь нь бэлгийн замын халдварт өвчтөй байгаа нь доохын тархалт ихсэх хандлага байгааг харуулж өгөх хэд хэлцдэггүй. Одоогоор 194 дэх тохиолдол илрээд байгаагийн за 40 гаруй хувь нь 15-аас 24 насны залуучууд байгаа нь өсвөр насныханд энэ өвчнөөс сэргийлэх итгэх бага байгааг харуулж байгаа явдал болж байна. 14 онд бол бүртгэгдсэн 15,300 тохиолдлын 45.8% нь бол бэлгийн замаар дамжих халдвар байгаа. Тэгээ ер нь бэлгийн замаар халдах халдвараас сэргийлэх бол энэ бол хөндлөнгийн хүнээс хайгаадах ажил биш юм аа тий. Энэ бол ерөөсөө л иргэн өөрийгөө яаж эрсдлээс хамгаалах вэ гэдэг рүүгээ илүү чиглэх энэ асуудал учраас яг манай эрүүл мэндийн байгууллагын хувьд бол бид нар бол сэрэмжлэх аргыг бол иргэддээ ойлгуулах, мэдээллийг өгөх, аюултай хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илрүүл ямар аюултай шинж тэмдэг байдгийн бэ тэр илэрч болох шинжүүдийг эртөө одоо таниулж мэдүүлэх энийг эрт онцлох эмчилгээгчид энэ чиглэлд зөвлөгөө өгч байгаа. Жил бүрийн өдрийн хүрээнд ямарваа нэг үйл ажиллагаа зохион байгуулж дохын халдварын нэмэгдсэн байдлын талаар болон улсаас баримтлах бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлдэг. За харин энэ удаад мэргэжилтнүүд дохын халдварыг авсан залуусын дунд нас залуужиж байгаа талаар онцолж байна. Дохын халдвар авсан иргэдийн дунд 15-аас 24 насны залуусын өвчлөл санаа зовниж байгаа нь хүн өөрөө өөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж байна гэж мэргэжилтнүүдийн зүгээс үзээд байгаа юм. Тэгэхээр энэ жилийн хувьд бол эрт илрүүлж хамтдаа сэргийлэх гэдэг юм өрөөнд дэлхийд тэмдэглэж байгаа. Эрт илрүүлэлтийн асуудал бол одоо бас тодорхой хэмжээгээр тийм ээ эрсдэлтэй сонголт хийсэн. Өөрийнхөө өвчтөй эсэх статустыг сайн мэдэхгүй байгаа хүмүүст хандсан ийм мессеж байгаа. Бэлгийн замаар дамжих халдвартай хүмүүсийн 44% нь 15-аас 24 насны залуучууд байж байна. Энэ юу харуулж байна гэхээр дөнгөж одоо амьдралд хүл тавьж байгаа өөрийгөө эрсдлээс хамгаалах бүрэн хэмжээний мэдлэгийн дадал зан үйлдэл болоог байгаа үедээ алдаа хийчихэж байгаа. Тэгэхээр бид нар бол үйл ажиллагаа энэ залуучуудаа хандуулах шаардлагатай байна. Тиймээс үзэгч та бүхэн тэр дундаа залуус бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх байдалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага болоод байгааг дуулгах байна. За залуусын дунд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг мэдэхгүй хүн байхгүй байх. За харин хойрог хандсныхаа улмаас бэлгийн замын халдварт өвчнөд цаашлаад хүний дархлал хомсдлын вирус болох доохыг тусах магадлалтай болоод байгаа юм. Нэг халдварт эгчийн цаана 50-аас 100 хүн байдаг гэж үздэг гэн. За тиймээс үзэгч та бүхэн үр хүүхдүүдийн бэлгийн боловсрол сайтар анхаарч энэ талаар дэлгэрэнгүй эхэлж зааж зөвлөх хэрэгтэй гэдгийг албаны их сурвалж бидэнд мэдээлэл өгч байх үедээ төрдөж байсан юм а.